За эрсдлийн ерөнхий үнэлгээгээр 21 аймгийн 330 сумын хэмжээнд 6 сум маш их, за 20 сум их, 92 сум дунд, 212 сум бага буюу маш бага, нийслэлийн 9 дүүрэг хэмжээнд сонгон хайрхан дүүрэг маш их, 4 дүүрэг дунд, 4 дүүрэг бага буюу маш бага гэж үнэлэгдлээ. Шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 10 аймгийн хэмжээнд 3789, нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 1216 айл өрх, улсын хэмжээнд нийтдээ 5005 айл өрх өртөх магадлалтай байна. Цаашид цаг агаар огцсон дулаар л ажиглагдах. За энэ 3 дугаар сард сарын дундаж агаарын температур Баян Үлгийн Хувдын нутаг, Увс, Говь Алтай баруун хэсгээр олон жилийн дундажаас дулаан байх төлөвтэй байгаа учраас шар усны үерийн нөхцөл байдал аюулын түвшин нэмэгдэх магадлалтайг анхааруулж байна. За эрсдлийн үнэлгээг онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа гамшиг судлалын үндэсний хүрээлэн, хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яам, цагуур орчны шинжилгээний газар, ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, усны газар, геодез усны барилга байгууламжийн газар, шинжлэх ухааны академийн газар зүй геологи экологийн хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг гүйцэтгэсэн юм а.